Хэрвээ чам тайлбарлаж чадаагүй дуу чимээ, хар ухуй таарсан сөөдөр, эсвэл насан туршид мартагдахгүй нэгэн аимшиг дурсамж байдаг бол нэгэнд нүүлгүй хаваалцаж байгаарай. Энэ бол зохиомол биш, энэ бол кино биш. Энэ бол хэн нэгний бодит айдас юм. Сэтгэгдэл дээр эсвэл Facebook утас руу түүхээ хуваалцарай. Магадгүй дараагийн аимшиг дуу хоолой чиний дүүх байх ч юм билүү. Би өөрт болон манай хоёр найз болон манай найзын үеэл би дөрөв тохиолдсон түүхийг ярьж өгье. Ховд аймгийн Жаргалан суманд энэ зам болсон явдал юм л да. Манай найзыг Эрдэнэ болон Жааг гэж дууддаг. Харин Эрдэнэгийн үеэлийг угнаа гэдэг байлаа. 7 сарын 17-ны өдөр байлаа. Би чөглөө эрт босцсон хийх юмгүй. Хоёр найзлуугаа залгаад явж change авч сэлье гэж хэлээд 12 цагт уулзахаар тохирсон юм. Change гэдэг нь ерөнхийдөө бол амралтын газар гэсэн үг юм. Хоёр найз маань зөвшөөрч 12 цагт найзуудыгаа машинтаа очиж авсан юм. Тэгх үед Эрдэнэ найзын маань хотоос ирсэн үеэлгээд уугнаа гэж залуу байсан ч би за гуруулаа явж байхаас нэг хүн илүү төхөш гээд аваад явсан. Дэлгүүр орж ууж идэх юм мэднэр цуглуулад яг бид нар очиод усан сэлж, волейбол, сакс идэр тоглож хоол идэж өдрийг өнгөрөөж байлаа. Бид нар хонохгүй оройдоо буцъя гэж бодож байсан ч явах сонирхол байгаагүй болохоор ээж аавдаа нэгнийдээ хонно гэж худлаа хэлээд хонохоор болсон юм. Бид нэг гэр өдрөөр авч түрээслээд байжсэн чинь бид эрэгтэй үеийн болохоор тэгээд юу эсэх хийх вэ бүгдээ санаа оноо гаргаж эцэст нь юу ч хийсэн төвөрий. 1-2 цаг бисээ тэгээд бид нар ч 1 цаг бисээчээд гарч ирээд одоо яах вэ гэтэл манай завханд байдаг эмэгтэй найз залгаад мань ирсэн байна. Нэг уулзаа байна уу гэд мань босод хийд зөвшөөрөд очихоор болов. Яваад очсон нэг эмэгтэй найзтайгаа байна. Бид нар ч 12-1 цаг хүртэл машинтайгаа тэнж явж тэгсэн манай Эрдэнэ найз маань нэг юм ухуугээл тэгж бид нар ч тэгж уудаггүй болохоор за нэг пивл ууй гэд бүгд өхөрлцөв. Дэлгүр хайж нэг дэлгүр олоод нэг хайрцаг пив авав. Хаана уух гэж ярьж байгаа нөгөө амралтын газар руугаа явахар болов. Бид нар ч ирээд нөгөө юмнуудаа уугаад бараг дуусч байлаа. Манай Жаг найз маань бараг ууж үзээгүй, ууж чаддаггүй. Найз маань хоёр лаз пивэн согтоод унтаад өгөв. Бид ийж өдөр үлдсэн юмнасаа идээд юм яриад суулаа. Шөнийн 3 цаг болж байсан баха. Манай ундсан найз босч ирээд "Мань шихгүй болыг болохгүй нэ" гэд ханд пи гарч шихээр болов. Найз ч цаана уулын мухар шээж ав. Биш наан нуцаа оролдоо зогсож ав. Тэгсэн хойноос нэрээр нэг юм дуудаж байна. Би ч буруу сонссон байх таа гэд бодоод байж атал. Дахиад яалчгүй миний нэрээр дуудав. Би ч за яг нэг юм дуудаад байна гэд бодоод зогсож ав. Би сүнс чөтгөр элдв болсон юмд итгэдэгч айдаггүй байлаа. Манай наах зэгч бөө хүн багаасаа бөө мөргөлдөө их ойр байсан гэдэг. Би юм бодоод ямар удаан шийдэг хүлээгвэ гэж бодоод хандаа болж гинүү гэд асуусан чинь болчлоо гэд. Тэгээ бид найзаагаа түшээд гэлөө буцаад талхаж байваа. Тэгсэн хойноос нэрээр минь дуудаад "Хүлээж байл та" гэд нэг балер хоолоогоор дуудаад. Тэгсэн найз хандаа хойноос нэг хүн дагаад байна. Чи хардаа гэхээр нь хин жишээ зүгээр алах гэд загнад хурдан алхасаар гэрлөө орлоо. Тэгсэн манай хэд ч унтаж талдаа орцсон байлаа. Би найзаагаа оронд нь оруулаад хамт нэг орон дээр унтахаар хөвтөд өг. Унтах нойр үрдвэ. Цаг арсан дөнгөж 3:30. Би ч за удахгүй үр цайлаа гэж хөвтөж байтал гадаа нэг юм тойроод алхаад байдаг шүү. Би дотроо за хин ч яаж чадах вэ гэж бодоод маш өөртөө ихтэй хөвтөж байтал гэрлүү авирах гээд оролдоод байдаг юм да. За яг баларлаа гэд хонгод тэнгэрийнхээ хийж өгсөн хамгаалтыг хөнгөндөө хийсэндээ гэж бодоод Германаас авах гэтэл байдаггүй юм да. Би ч дотроо хамаг хараалаа урсгаад хэвтэж байтал гэрлүү авирчихлаа. Би дотроо за одоо юу болсон ч хамаагүй мөгөөлөг яавал гэж бодоод байж байтал хажууд ивцэн найз хандаа тоонон дээр нэг улаан нүдтэй юм байна гэдэг юм да. Би найзтай хандаа бити хараад болохгүй гэж хэлээд найзынхаа дээгүүр хөнчлөө гаргаад ивтэв. Найз ч уйлаад ах шиг байна. Би ч байдлыг өгөтлээ. Энэ ингэж байгаад галзуурчих үедээ гэж найз хандаа тэр намайг дуудаад байна. Гараад ир гэдэг юм да. Бити солиороод зүгээр дуугаа хитгэлээ. Тэгээд би эргэж харах гэж байгаад тоон руу харчт юм да. Тэгсэн тоон дээр тод улаануудтай, сэгсээсэн үстэй, бор дээлтэй,
нэг юм байт юм да. Сартай шүн байсан мөртлөө царай нь ерөөсөө харагдахгүй байлаа. Би яагаад арж утаа гэд дөнгөж бодоод байж адил нөгөө байлаар юм чинь чи намайг сая харсан тийм ээ? Харсан бидтэй гэт юм да. Биш гинт үнэхээр хаагаад ихэлсэн. Манай найз ч үйлээд байна. Нөгөө хэд мэдчихэж байгаа болов. Тэгсэн нөгөө хэд тоож байгаа ч юм байхгүй байлаа. Өргөрөө хадлуунтаад би дотроо хонгод тэнгэрийн дуудлагыг уншаад хэвтээд байлаа. Тэгсэн нэг мэдсэн хүндсэн байдаг юм да. Зүудэндээ би ингэж зүудлээ. Нэг настай эрэгтэй хүн миний үсийг хилээд одоо айх юм байхгүй. Миний сэвгэр одоо гээд байлаа. Би ч онгодынхоо хоолойг таньсан юм. Манай харын онгод байсан юм. Өглөө 8 цагийн үед манай найз ус сэрээгээд явъя гэд битчихвлаа. Нөгөө юм харсан найздаа ингэж хэлв. Андаа чи өдөр намайг дуудахад гарч ирээрэй гэд хэлээд гэрлүүн орлоо. Би ч гэртээ очиод усанд ороод ээжэд хамаг юм хэлээд нэг бөөдөр очихор болсон. Ээж би манай найз гурав бөөдөр очиод үзүүллээ. Тэр бөө ингэж хэлсэн. Бидний очиж амардаг газар их тогшин, савдагтай, хүчтэй энерги ихтэй газар. Тийм газар элдв бусын янз бүрийн хүч их ордог бол. Олноороо цугладаг. Та нар архиуд цогцсон учраас элдв муу юм хоргоосон байна гэж хэллээ. Би ч айж сандраагүй учраас бас онгод ч хамгаалсан байна гэсэн. Харин манай найз болохоор их айсан. Бас шарын шашинтай шарын шашны хамгаалттай. Тийм ч учраас хонгод ч хамгаалаагүй гэсэн. Тэгэд манай найзын сүнсэн зайсар учраас засал хэлэгсэн юм. Тэр бөө ээжтэй тустай уулзалтаа ингэж хэлсэн байсан. Танай хүүхэд чинь хамгаалтгүй яваад элдв бусын юм харсан байна. Бас танай онгод их хүчтэй, тийм хүчтэй дулдаал хамгаалж чадсан байна. Тэр биднэрийг оролдоод байсан сүнс нас бараад удаагүй хүн байсан. Тэр хавьд нас барсан хүн гэсэн юм л да. Тэр хавийн энерги цуглуулад их хүч орцсон тэрэн байсан. Би ч дараа нь ээжэд баахан загнуулсан да. Би бид нар уусан гэд яг ээжэд ойлгуулад амсаж үтсэн гэд хэлсэндээ нэг юм хэлэхэд согтуу үлчүү байхдаа бити гарах хөшин гарч байгаарай. Сайн байна уу? Манай гэр бүл тохиолдсон сонин хачин үзэгдлээ бичгээр шийдлээ. Бүгд бодит үнэн болно. Намайг хим гэдэг. Энэ явдал 2011 оны өвөл болсон. Тухайн үед би 14 настай байлаа. Манайх гэдэг айлд мянган оюутны байрнаас хойш өсөд Манилын цагаан удагтай годамжаар дээш өсөж бараг л уулан дээр амьдардаг байлаа. Тус сонин үзэгдэл болдог шүн ээж, ах, дүү бид дөрвөл байсан. Аав харин ижилтэй гэртээ байгаагүй юм л да. Манай гэр хаалгаар ороод гэрийн зүг талдаа нэг ортой, хоймор талдаа зурагтын тавир болон зурагт байдаг байсан. Агаа дүү бид гурав газар унцдаг, аав ээж хоёр зүүн орон дээр унцдаг байсан юм. Шөнийн 11 болж байлаа. Агаа дүү хоёр унтаад өгцөн. Ээж орон дээрээ хөлөөжигээд тамиг татаад ТV үзэж сууж байлаа. Би ээж рүү харцсан бараг л унтах гэж зөрөнгөлж байсан. Гинтээж хинбэ гэж хэлэх дуунаар миний нойр сэргсэн юм. Ээж алив босоод хаалгаа тайлаад хардаа хашаан дотор цогтөг хүн амтм ороод ирсэн юм шиг байна гэж надад хэлэхэд би айгаад байна. Агаа босгоод харуулчих гэв. Ахыг сэрээгээд босгож харууллаа. Хинч байхгүй байна. Хашааны хаалга цоочтой. Гэрийн хаяанд нохомоо нэвтэж байлаа. Тэр үед ээж худлаа юм сонссон юм бах таа гэв. Би ч яасан гэж асуухад сая гэрийн хаалгад өгсөн юм. Тэгэхэд ах юу ч байхгүй байна. Тухайн үед цас урцсан гадаа хүний хөлийн мөр энтер хаалга гээд л унцгаагаад өгсөн. Маргааш шорын аав ирсэн ээж хаалгад өгсөн. Гараа тарахад хинч байгаагүй. Үүдний хаяа нохоо л хэвтэж байсан гэж хэлэхэд аав итгэдэггүй. Нохоо сүүлээс авчруулахтаа хаалга шүрхсэн юм байлгүй дээ гэж хэлээд тоохгүй өнгөрөөлөө. Би тэд орой хоолоо хийх гээд би үүдний хажуугийн хогийн савн дээр түн сарилгаад явгал сууж байтал яг миний хажууд гэрийн модын хаалга тогших чимээ гардаг юм да. Аавч царайн цайц хинбэ гээд ихэд сүртэй хаалгаа онгойлголоо. Бас л хинч байсангүй. Би тэд сонирн болоод байж байтал манад морин хур байдаг байсан юм. Тэрийг аав барьж аваад худлаа үнэн дуургаж өглөө. Нөгөө итгэхгүй байсан хүн чинь ээж яаж байгаа гэхэд гэрээ муухайг үргэж байна гэд баахан л дуургав. Бид ийж тайвшраад хоолоо ээжээд амрах гэд хөвцгээлээ. Тэгтэл дахиад л хаалга тогшов. Аав пэгийн уншаад хинбэ гээл хаалгаа онгоолгов. Хинч байсангүй.
Тэр шөнд бид хэд бүгд газраар унтсан. Аав, ага хоёр захтаа унтлаа. Энэ байдлаараа бараг сар болсон. Би жижилээсээ орчоод хашаа руугаа орж чадахгүй. Заавал гэрээ сүнээр тусуулж гэр лүгээ орно. 20 өдөш ус цайн дээр уухгүй уучих юм бол өнөө шөн заавал ахыг юм уу аавыг сэрэж 0 орох ажил гарч байгаа юм да. Тэгээд шөнө олгон 9-оос 12 цаг хүртэл айл нэг цагтан тогтмол хаалга 2 удаа тогшдог. Өдөр ерөөсөө тийм зүйл болдоггүй. Дандаа шөнө. Үнэхээр хэцүү. Сүүлдээ аав ээж хоёр хүнд үзүүлээд тэгсэн тэр жил манай хойд хашааны өвөө эмээ хоёрын өвөө нь бурхан болсон юм л да. Тэр өвөө амьд авахын цагтаа танаа төмөр зүйлээ үлдээсэн бай. Тэрийг авах гэж сүнс нь хаалга үүд чинь тогшоод байна гэж хэлсэн. Тэгсэн аав ээж хоёр маань бодоод олдоггүй. Бодож зуухны яндангийн гуйж авсан санаад имэд буцааж өгсөндөө. Тэгсэн айлын гал холомч нь суух яндан байдаг юм гинэ. Тэгээд манайхаас гал холомтойг хичээрсэн гэсэн. Буцааж өгсөнөөс хойш бүх зүйл хуучин юмдээ орсон доо. Сайн байцгаана уу? Уншиж буй өдрийн минь дүргий. Нэг амар зүйл биш ч гэлээ 2024 онд надад болсон зүйлээ бичиж гэж бодлоо. Анх гэртээ ганцаараа байхад бодон дээрээ доошоо хараад өвдөж байсан юм. Бодингийн болонд нэг зүйл суусан. Шууд л миний бие доороосоо дээш хүртэл арц хийгээд л явсан юм. Үнэхээр амар тод байсан. Харагшаа харахаас айгаад нэлээд удаа харагшаа харж чадаагүй. Үүнээсээ шум харагдахгүй ч байнга юм мэддэг болчихсон. Энэ дундаас яг илт мэдрэгдсэн зүйлүүдээ бич. Хоёр дүүтэйгээ гэртээ гуруулаа. Түүнэр жижиг өрөөнд хаалга наалттай. Би том өрөөндөө бас ганцаараа байхад миний хажууд гэл амьсгаагаа авчаа юм шиг туугарсан. Түүнэрийнхаа нэгийг гэж одоо тартал хинж байгаагүй. Бас нэг удаа урд ус маань татагдж байсан. Мөн нэг удаа хэвдэж байсан чинь дээрээс нэг юм бүдгээл унсан. Будингийн түшлэг дээр байсан дээр унчлаа гэж эргээд харсан чинь юуж байгаагүй. Харин дэрийн ингэртээ тэрвчгсэн байсан. Үнэхээр эвгүй санагдаж байлаа. Хаяа хүг гэл хараад байгаа юм шиг санагддаг байсан. Нэг удаа гэрлүүгөө орохоор цахилгаан шатнаас буухад шатны хажууд нэг өндөр хавхар дүдэн цав цагаан өөр зүйл харагдахгүй зүйл харж гисэн. Тэгэд л нүрээ буруулаад өөртөө хүн гэж итгүүлэл гэртээ орсон. Гэртээ ороод л шууд ган гарцаар өөрийгөө угуулаад лаасасан. Гэсэн шүнжэнгөө сүнсэнд аруулж чана гэж зүудэлсэн. Гол зүуднээс сэрж чадахгүй өглөө хүртэл харт арсан. Дараа нь хэд хоногийн дараа дахиад л эвгүй зүудлээ. Би эмээгэнд эмээ бол нагацхтай хамт байсан. Гэхдээ эмээгийн хашаа нэг л сонио. Урд болон баруун талдаа онгор хот. Хүмүүс урж урдаас ороод баруунаас дамжин байн гардаг. Нэг удаа өвөө намаа хашааны гаднаас дуудаж байна гэхэд хүн идэргээд гараад очтол өвөгийн ард гар хувцтай үглийн бурхан зогсчихсан байсан. Намайг авч явахаар ирсэн гээ зогсож байсан юм. Би шууд л буцаад хашаа руугаа гүйсэн. Гүүгээд л байсан. Хашаа руу орч чаддгүй хүчилсээр байгаад хашаа руугаа ороод цочоос ирсэндээ. Жич. Өвөө минь өөд болоод удаж байгаа. Энэ мэд зүуд эвгүй зүуднүүч хаяа зүудэлж эвгүй зүйлүүд мэдрэгцээр байгаад 25 он гараад тэр жилийнхэн застыг хэлгээд юм мэдрэгдэхэ байсан доо. Хэд хоногийн өмнө манай хамаатнууд хотоос нэг үзмэрч ч юм уу 6 ч юм уу яг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан үздэг хардаг гэд нэг хүн авчирсан юм. Тэгээд манай хамаатнууд ээжийг дуудаад цуг үзүүлсэн юм баггүй юу? Тэгсэн тэр ихч манай ээжэд чи миний шав болох тавилантай юм байна. Би танаа гэрт очино гэд ярьсан гэсэн. Тэгээд орой хаваар би давталгаа тарахад гэртээ очиод хэрэгч сууж байсан. Их хөөрхөн аштай, илдэх хөвгөлтэй хүн байсан л та. Гэхдээ надад яагаад ч юм бэ ерөөсөө таалагдаагүй. Цаанаасаа л эвгүй. Нуруугаар хүйд оргимор байлаа. Тэгээд манайхыг зурхаагаар үзвэ. Би анхандаа итгээгүй гэсэн. Урдаас минь харж байгаад хэрийнхэнтэй чилдэггүй нууц асуудлыг яриад эхэлсэн. Бүр манай дүүнэрийг ойлуулад би баг зэрэг итгэцсэн л дээ. Тэгээ манад нэлээд хитэн хоног хонсон юм. Уг би бодохдоо тэр их чиг нэг удахгүй явчих байх гэж бодсон. Гэхдээ яваагүй. Миний зүгээс ажигласнаар бол тэр ихч шөнө огт унтдаггүй. Харин өдөр орноосоо босхгүй өдөржингөө унтдаг. Хоол бараг л иддэггүй. Бүр ерөөсөө хоол иддэггүй. Пиав юм уу архил уудаг байлаа. Хамгийн эвгүй нь шүн ганцаараа унтаж чаддаггүй. Гэт надтай цуг унтах гээд арайд байдаг байсан.
Тодруулахад би дүү ээжтэйгээ нийлээ тавуулаа байдаг. Аа маань 5 толгойд жолоочоор ажилладаг байсан юм. Тэгээд ээж маань бүр дүүнрийг тэр ихчд ойр тулахгүй гэд бүгднийг нь өөртөө оруулж унтдаг болов. Гэхдээ л тэр холоор дайрч ороод л унтдаг. Бүр ээж маань дотор гадуур бүх хувцсыг унарыг өмсөдөл бүр давраад би энийг өмсдөггүй, би тэрийг хэрэгэлдэггүй энтер гэд. Ээж дэсгээ байгаад хэрэлдээ тэрэгч манай эмээгийнх рүү яваад өгсөн. Явахдаа ээж маань дотор хувцс, цамц, джинс, үнэтэй болтойг нь өмсөд миний гутлыг аваад явчихсан байсан. Уржиг дээр ээж маань хувцсыг аваач өгөхөд эмээгийн гэрт баахан пиавны сав өөрөө тавьчихсан. Хагас огтуй байдалтай бодон дээр хөвчихсэн байсан. Манай ээж рүү би зовлонгч нь өөрөө твтэж байна гэдээ ирсэн гэсэн. Манай ээж хувцсыг нөгөөд нэгний мэдэхгүй юм шиг байцгаая гэж илээд гарах гэсэн чинь нөгөө мэдрэл мод. Танаа 4 хүүхэд бүгд үхэн. Нөхөр чинь машинтайгаа онхолтож үхэн. Чи шар махтайгаа хатна гэж урилсан байгаа юм. Өчигдөр тэр их чинь гутлын шүүгэнд ороос олсон. Ээж энийг аваач өгчөөд гутлаа ав гэсэн. Би яагаад очоогүй. Сая бас манай эмээг сүрдүүлсэн байгаа юм. Уг нь цагдаад хэлээд явуулчихмаар л байх юм. Хэлэхээр тоохгүй байна. Одоо ч гэсэн тэрх бас сонио хүн манай эмээгийн байгаа. Тэр ихчийг эмээг ихс гэрээс явуулмаар баг. Намайг өгөөдөг. Би тэнцээ 1000 цагаан барьхэд нэгэн хуучны гэрээр олд төссөн юм. Манайх тэнд олон жил амьдарсан. Манай тэнд 60 дугаар барьхэд байшин байсан юм. Хүмүүс тэр байшинд битгий ойрт гэдэг байсан. Манай найз тэр байшны өөдөөс харсан хашаа байшинтай юм л да. Өдөр болгон найзууд руугаа очиж тоглодог. Тэр үед би найзаасаа асууж байсан юм. Энэ 60 гэд байшин яагаас үстэй болцсон юм? Чи харж байсан уу гэдэл. Жохон хөөгд байсан болохоор их сонирхолтой санагддаг байлаа. Манай найз өвөө надад дэрч байсан юм. Өөр хүнд битгий хэлээрэй гээд ярив. Эхнэр нөхөр хоёр тэнд амьдардаг байсан гэсэн. Өдөр шөнөгүй харигдаж нэг өдөр ихтер нөхрөө утгалж алсан. Тэгээд тэр үеэс хойш энэ байшинд хүмүүс нүүж орох болгонд архинд орж янз бүрийн юм харж сонсож шараадан твцсэн гэж хэлж байсан. Тэгээд сүулдэ арх уудаг хүмүүс тэнд очиж арх ууж балгас уссан юм л та гэв. Бид ч нэг айж тоосонгүй сүсээ гараад ир гэдэл тоглоод өнгөрөв. Хэд хоногийн дараа би найзандаа очиж дуудав. Тэр үед 11 цаг өнгөрөөд шөнө болсон байлаа. Манай найз гарч ирээд л бид хоёр нөгөө хэд хизээ ирэх юм бэ гэдэл амбар дотор нь сууж байлаа. Би амбар дээр нь гараад нөгөө байшин байгаа чигт хараа сууж байваа. Гинт тэр байшингийн тэрэсгээс ямар нэгэн чимээ гарлаа. Би гайхаж улам удаанаар харав. Яагчгүй харахгүй шатнаас их наашиг үгээд ирэв. Боржгор үстэй богино юбг өмссөн эмэгтэй хүн дөрвөн хөллөөд над руу ирэх шахлуулсан. Би хайж сандарсанда амар муухай харлал ухаалтаад унсан байлаа. Сэрсэн чинь ээжийнхээ хажууд гэртээ байв. Би ойлаад ээжтэй бүгдийг хэлтэл намайг дагуулад тэнд байдаг багигээ дарих удаг ах тэр очиж надад болсон бүх зүйлийг хэлтэл тэр ах хэсэг чимээгүй байснаа. Жижиг биетэй боржгор үстэй эмэгтэй байна уу? Өвөл манахаар орж иж арх уухад явж чадахгүй согтод шатан дээр унтаад хөлдөөд өгсөн юм бэ. Магадгүй чи түүний сүнсийг харсан байх гэж хэлжүүлээ. Түүний хэлсэн үг яг л миний харсан дүр зурагтай таарсан. Тэр мөчөөс хойш би шүн бүр нэг л хар дарсан зүү зүүдэлдэг боллоо. Харахгүй газар тэр эмэгтэй намайг дуудаж байгаа мэт. Хөдлөөд авч явах гэдэл нааш ширгээдэл байгаа мэт. Нэг шүн бараг л гарнаас барих гэдэл. Ээж намайг сэрэж айсандаа ээж дахид л хэлв. Намайг нэг хүн зүүдэнд авч явах гээд байна гэд хэлтэл ээж намайг лам дээр очихгээд аваачсан юм. Ламд ихэд нэг л хүйдэ гарцтай. Бид хоёрын ширтээдэл. Энэ хөөхд үхэрийн бозрод уссан байна. Жаахан л удсан бол үх байх гэж хэлээд хэд хоног засал ном хийлгэж найзуудтайгаа ч найзалж чадах байсан юм да. Тэрнээс хойш удалгүй манах тэндээс бүр мөсөн нөөсөндөө. Өнөөдөр би тэнд очиж найзтайгаа уулзахдаа зураг дарав. Бид Монгол болон Солонгос хэлээр шинэ жилийн үрлэгээ постэр, QR кодтой дижитал урилга бэлтгэж байна. Солонгост ажиллаж амьдардаг монголчууд Солонгос ресторан, үйлчилгээний төвүүд, Монгол байгууллага болон Солонгос сандарсан арга хэмжээ бүгд биднээс шууд захиалж болно. Та зөвхөн захиалга өгөхөд л хангалттай урилга болон QR кодыг тань руу илгээх болно. Зочид нь шууд уншуулад урилга авна. Чамайг өнсөх зүудэрэгэн 5 секунд зүрх сэрэгэн яг юу болоод байгааг мэдэж байсан бол бүхний зөвөр гисэн гэж түрэгэн орсон тэр бүхэн
уурсан дурсамж нөхөн барьж авдаг гинаа хурхан солон адил зам хорон зарим үед хальт шүргэн